Өнгөрсөн 3 дугаар сарын 20-нд Хэвлэлийн баг хурлын үеэр Хятадын сэтгүүлч эмэгтэй өөр нэгэн сэтгүүлчийн асуултад дургүйцлээ илэрхийлсэн нүүрний хөдөлгөөн нь олон нийтийн сүлжээгээр хурдцтай тархаж хүмүүс ч олноороо илэглэн дуурайж байсан юм. Иймэрхүү гутаанд оромжилсон, доогөлсон, сонгодог уран зохиол болон урлагийн бүтээлийн нэр хүндийг унгаасан бичлэгүүдийг Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хоригдлоо. Энэ шийдвэр нь зөвхөн онлайн бичлэгүүдэд хамаатай боловч Хятадд кино, телевизийн салбартаач ихээхэн хяналт тавьдаг тул үүнийг зөвхөн эхлэл байж магадгүй хэмээн таамаглаж байна. Мөн энэхүү шийдвэрийн дагуу бичлэгүүд нь Хятадын уламжлалт зан заншил, хайр сэтгэл, хүмүүс хоорондын харилцан ойлголцол, эв нэгдэл, шударга ёс зэрэг агуулгыг хөгүүлэн дэмжиж, мөнгө эсвэл муу зуршлуудыг сурталчилсан байх ёсгүй гэнэ. Мөн үүнээс өмнө 2015 оны 9-р сард Хятадын суртал ухуулгын төв хэлтсээс нэгэн удирдамж гаргасан юм. Уг удирдамжинд хэвлэл мэдээллийн салбарынхан бүгд найрамдах Хятад ард улсын эдийн засгийн ирээдүй гэгээтэй байна гэсэн яриа хэлэлцүүлэхийг дэмжих хэрэгтэй. Мөн улс төрийн системийн давуу чанарыг дэмжих хэрэгтэй. Дэмжихээс асуу хүлээлтийг тогтворжуулж, итгэлийг бадраана. Өөрөөр хэлбэл эдийн засгийн талаар сайн зүйлсийг нийтлэнэ гэсэн шийдвэр гарч байсан юм. Бүгд найрамдах Хятад ард улс нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөгөөрөө 180 орноос 176-ад, харин интернетийн эрх чөлөөгөөр хамгийн сүүлд буюу 88 орноос 88-д жагсдаг юм. Хэвлэл мэдээллийн салбарыг нь ихэнх судлаачид дэлхийн хамгийн том төрийн ухуулга хийдэг аппарат хэмээн шүүмжилдэг.